За өдрийн төргийн бизнес айн подкастын сонсогчдод бас үзэгчдэд бизнесмен эрх редактор даваад ирж байна. За өнөөдрийн зочныг зарим хүмүүс сонсогч маань таньж байх тий. Ололт дамжлын төлхөр компани захирал Батхуу ирсэн байна өдрийн төргийн. Өдрийн төргий. Тавханд өдрийн төргий. За баярлалаа. Тэгэхээр энэ бол тав тэрийн 3 дахь подкаст болж байна. Ер нь хоёулаа бол жилд нэг удаа уулзаад нэг хабын асуудал ярьдаг болсон байна. Тэгээ угаасаа яг ярьж байгаа сэдв маань ч гэсэн ер нь бас үе ингэж ярьж сануулж явах хэрэгтэй юм сэдв байна тий. За тэгээд удахгүй бас 4 сарын 24-нд нөгөө нэг HSA update forum гэдэг маань болгочих юм байна. За энэ дээр бол та өндөр одоо өнгөрөөрөлтэй манлайж орслог хүн шүү дээ. Ер нь яг зүгээр яг та ер нь яагаад бас энэ арга хэмжээг авах ер нь зохион байгуулъя гэж бодсон бэ? Тэр түүхээс ч яхан хаалцвал те энэ дэр яг юугаар хэрэгтэй энэ арга хэмжээг аавын салбар хахад. Ааха. Яг уу энэ их сонирхолтой бас HSA update forum бол бас их сонирхолтой одоо санаас бүтсэн. Ер нь бол би хабар ажлууд бас нэг баггүй 10 гаруй жилиг өнгөрүүлж байна л да. Тэгээ ер нь бол хаб байхаасаа эхлээл ажиллаж хабын ажлаа хийж яхад нэг л асуудал байсан. Тэр нэг ажлаа хийгээл ингээл явж байгаа. Ер нь их анхандаа бол хаб гэдэг ч ойлгохгүй. Хууль мөөлч нэг ойлгохтой байгаагүй л дээ. 8 оноос эхэлж анхны одоо хабын хууль батлагдсан. Тэгэхээр тэрнээс өмнөх яад гэхээр ер нь нэг мэдээлэл олцсон багт. Одоо тэр Google дээр л ингээд хайхаар чинь ямар нэг юм гарч ирэхгүй. Ер нь одоо ч тийм л дээ. Ер нь хабын мэдээлэл ингээд хайхаар ер нь илэрч гарч ирэхгүй. Англи хэл муутай байсан. Англи хэл байхгүй. Тэгэхээр нөгөө хайлтаа заавал монголоор хийн, монголоор юм гарч ирэхгүй. Тэг ингээд нэг мэдлэгийн асуудалд орсон гэх юм уу? Мэдлэг мэдээллийн асуудал. Тэгээ мэдлэг мэдээллийн асуудал ороод ирэх хүн чинь өөрөө мэдгүй хүн хийж чадахгүй. Одоо мэдээлэл дутуу хүн чинь юу ч хийх ёстой, яах ч ёстой тий гэдэг тийм асуудалд орж байгаа юм л. За яг хөө тэгээд нэг хитэн сургалтын төвүүдээр бид ингээд сураад тодорхой төвчний хуулийнхаа мэдлэгийг аваад ингээд явж байгаа. Тэгээд 2016 оноос энэ ололт дамжлын төлхөргээд байгууллагыг бас байгуулад. Энэ чинь сургалтын байгууллагаар анх байгуулж хабын энэ чиглэлээр. За тэгээд нөгөө чанартай мэдээлэл өгье, хүмүүст хүртээмжтэй, чанартай, аюулгүй байдлыг сайн ойлгуулъя гэж ингээд явахаар дахиад нөгөө мэдээлэл. Тэгээд ер нь бол миний одоо энэ хабаар ажиллаж байгаа хугацаанд надад нэг мэдээллийн шин юм зүйлүүдээс байхгүйсэн байхгүй. За тий одоо яах вэ? Одоо сайн чанартай юм хийхийн тулд бас л одоо судалгааны ажил ер нь гаднаас судлаа явъя гэдэг рүүгээ очисон л тоо. Хамгийн эхлээл одоо Шанхай руу явж илаа. Техник технологи, хабын техник технологи одоо бусад хэрэгслүүд нь ямар байдгийг ингээд үзэж байгаа жишээ нэ. Заранд Америк руу тэгээд Солонгос, Япон гэх ингээд ер нь явсаа. Тэг ингэж явахдаа яг өөрөө бол маш их олон зүйл ойлгосон. Хаб гэдэг чинь юм бэ. Дэлхийн нийтийн одоо хандлагын ишээ одоо мэн зүйлийг ойлгоод байгаа. Тэгээ энэ их мэдээллийг, урсгалыг, энэ чиглэлийг яг над шиг одоо тэр анх ажил эхэлж байгаа залуучууд ч юм уу тий мэдээлэл дутуу байгаа залуучууд яаж хүргэх вэ гэж бодсон. Тэгэхээр нөгөө тусал нийж далаа болдог гэж нэг гоё үг байдаг тий. Тэгэхээр бид нар ерөөсөө байгуул одоо энэ тэр мэддэг чаддаг одоо мундаг хүмүүсийг Монголд өрөөд томоохон ивент авах хэмжээ зохион байгуулад бүгдээрээ зардлаа ширлээл гэд үзчихье. Тэгээд ингэ шин юм сонсдог болъё. Тэгээ ажлаа сайн хэрэгжүүлж одоо ингээд тэрэндээ тусдаа мэдээлэл авъя гэдэг дээр л анх үүссэн л дээ. Тэгээ яг нэр нь болохоор HSA update гэдэг юм. Тэр нь ямарваа нэг одоо мэдэхгүй байгаа чадахгүй зүйлээ одоо update хийе. Тэгээ шин төвшөнд гарья гэсэн л одоо утга санааг илэрхийлж нэг 2024 анх санаачлал зохион байгуулсан л та. Тэгээ ер нь санаа дээр. Зөв. Тэгэхээр одоо 2 дахь удаа болгочих юм байна шүү дээ. Өмнө жил хоёлоо подкаст дээр нэг газын асуудлаас болоо гарсан газ өнөгч маань амь эрсдсэн асуудлаар шууд эхэлж ирсэн тий. Тэгээ одоо яг жил болсон байна тэрийг ярьснаас хойш. Ер нь яг тэрийг ярьснаас хойш байдал ер нь бас яаж өөрчлөгдөв тий. Одоо онцгой байх юм маань ямар реакц үзүүлж яж гэдэг юм те. Ер нь нөхцөл байдал яаж өөрчлөв. Тэгээ бас юу гэдгийг 24 оны одоо нэг осол гэмтлийн статистик тоонд гарсан байх те. Ер нь манай ус нөхцөл байдал ямар нэгтэй ойлж байгаа тоо мотоо ярих уу. За битүүрч айгүй хурц сэдвэр эхэлжсэн бэлээ. Би одоо ингэ эргээд харсан чи тий. За тэгэхээр яг хөө тэр газ дэлбэрснээс хойш хугацаанд бас л баггүй одоо зүйлүүд боллоо шүү дээ. Одоо ч барыг дуусч байгаа юм уу, дуусаагүй юм уу тэрэл явж штэ. Тэгээд онцгой байдлын газрыг яг миний зүгээр харсаг өнцөг штэ. Харахад бол ихэнх хэсгүүд нэг ISO 45000 гэж яриад байгаа шүү дээ. Олон улсын менежментийн тогтолцоог салбар бол дээр ингээд нэвтрүүлээд явж байгаа тий. Тэгээ хүмүүсээ чад очуулж хабын талаар одоо ер нь бол яг гал гэдгийг ойлгож байна. Гэхдээ ер нь аюулгүй байдал гэдэг чинь бас өөр бас нэг ойлголт юм байна. Тэр одоо менежментийг судлах хэрэгтэй байна, явах хэрэгтэй байна гэдэг талаас ер нь ингээ хараад авах нийслэлч тэр ерөнхий газар тэр ISO 45000 стандарт менежментийг судалж байгаа нь бол бас л одоо сайн одоо дараагийн түвшнээ харсан юм болоо гэж би зөвхөн хувийн хувьд ойлгож байгаа. Нөгөө талаараа яг энэ подкаст бас хүрсэн юм шиг байна. Тэгээд бас
онцгой байдлын хүмүүс маань хамтарч ажиллах, сургалтууд зохион байгуулагдаж тийм үү те. Ийм арга хэмжээнүүд нэлээд явсан. За статистикийн хувьд болохоор яг 2023 онд чинь 408 осол гарсан байдаг. Үйлдвэрлэл осол. За тэгээд нас барсагчдын тоо 57 гэдэг. Саяхан манай яг энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын ерөнхий нээлт болсон. 4-р сарыг ерөнхийдөө 4-р сарын 28-ны өдрийг ер нь үйлдвэрлэлийн ослоор амир өсөлтийг хүндэтгэх өдөр байдаг л да. Тэгээд 4 сард ажиллагаа зохион байгуулдаг. Тэгэхээр энэ 2024 оны статистик нь болоод ирэхээр 747 хүн одоо бэртэж хэмтсэн гэсэн одоо бүртгэлтэй. Түүнээс 87 хүн нас барсан гэсэн одоо ийм үзүүлэлт байгаа. Тэгээд яг процентоор навж үзвэл 23 оноос 24 онд ослын тоо ихс цаагтаад. 49% гэж одоо хэлэх юм уу? Нас барсан хүмүүсийн тоог 49% гэдэг ихссэн ийм дүр зураг харагдаж байна уу гэж. Тэгээд яг энэ олон шалтгаантай баг л та. Нэгдүгüүрт нь яг бас ингээд нуугддаг байсан ослууд гэх юм уу? Одоо мэдээлэгддэг байсан, бүртгэгддэг байсан ослуудыг бас бүртгээд одоо жинхэнэ одоо тоонд гарч ийнү ч гэдэг юм уу те. Тэр утгаар нь бас үлээж авч болох. Нөгөө талаараа бас эдийн засгийн бас нэг ийм эргэлтүүд бий болсон ч юм уу те. Ийм зүйлд гарч байгаа. Тэгээд хамгийн их осол гарсан одоо салбар бол уул уурхайн салбар байна л та. Тэгээ уул уурхайн салбарыг бид нар төсөөлөхдөө хамгийн одоо аюулгүй байдал хэрэгтэй. Хамгийн номер 1 авч явж байгаа салбар гэдэг ингээд яриад идтгий. Тэгсэн мөртлөө осол нь ингээд байгаад байгаа. Яагаад ингэж юм гэхээр магадгүй бид уул уурхай гэхээр эрдэнэ төлтөр, оюу толгой, energy resource гэдэг юм уу, Brogold гэдэг юм уу. Томоохон одоо компаниудаар ингээд төсөөлөд бодоод тэдний аюулгүй байдлыг бодчихвол мундаг гэдэг юм шиг байна. Гэтэл өнөөдөр баг уул уурхаад ажиллаж байгаа одоо лиценз эзэмшээд ингээд олголт явж байгаа ихэнх компаниудын дийлэнхийг одоо хятад компаниудад эзэлж байгаа шүү дээ. Тэр чинь одоо яаж нэхэр тэнд чинь нэг аюулгүй байдлын асуудал хүнд шүү дээ. Ерөнхийдөө аюулгүй байдлыг ойлгох юм уу гэмээр одоо тийм дүр зургууд маш их харагдаж байгаа. Тэгэхээр бас энэ уул уурхаа бас зөвхөн одоо хитэн том уурхаагаар төсөөлгүй шээ одоо масаар нарах юм бол манай тэр юунод бас хэцүү байна л да. Ер нь жижиг уурхаануудаар тийм жижиг уурхаанууд байна. Одоо жончны уурхаанууд ч гэдэг юм уу те. Ийм уурхаанууд бол бас нэлээд их байна. Энэ дээр нослын тоо ерөөс огт буурахгүй байна. Тэнд одоо хабби менежмент ч гэдэг юм уу хяналтын одоо процесс урьдчилан сэргийлэх одоо энэ арга хэмжээнүүд дутагдaltaй байна гэж харагдаж байна л да. Ер нь зүгээр яг нөө үйлдвэрлэлийн осол одоо тэр талын тоонуудыг зүгээр яг олон улстай ч гэдэг юм бүс нутагтай харьцуулаад үзвэл маад бас тэр нь ямар хуу байдгийг те энэ одоо жишээ нь Казахстан ч гэдэг юм яг одоо хөгжиж байгаа юм орнуудтай харьцуулахад сүүлийн бүтээн байгуулалт эрчимтэй явж байгаа орнуудтай харьцуулах ч гэдэг юм. Яг энийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол яг энэ статистик гаргасан байт. Монгол улсынх болохоор ажлын чадамжтай 100 мянган хүнд ноогдох одоо өвчлөлийн тоогоор болохоор 29 гэдэг. Тийм. Одоо 100 мянган хүнд харьцуулсан тоо нь 29 гэсэн утгатай л да. Гэмтлийн тоогоор болохоор 100 мянгад харьцуулагдах нь 4 гэж байгаа. Тэгэхээр бид бол яг энэ цөөн хүн амтай нөгөө талаараа ингээд энэ одоо байдлаар нь жагсаах юм бол аас намхан толгойгоор ер нь тэргүүлж байгаа. Тэргүүлэх одоо байр суурьтай. Тэгээ дамаа одоо өвчлөө шүү дээ. 100 мянган хүн тутмын 29 хувьтай байна гэдэг чинь бас өндөр тоо байхгүй. Ер нь бол одоо бидний байж болох одоо медиум биш үү бүр хард төвшөнд орсон мэн гэсэн үг. Аянгад хилдэж байна гэсэн утга санаа. Гэмтлийн төвшин бол харьцангуй 4 гэдэг бол бүр тийм хөндөр биш. Яг хуу дундаж. За яг хуу гэмтэл гэдгийг бол бид нар одоо тодорхой хэмжээнд ойлгоно шүү дээ тий. Илүү ойлгомжтой бол яг өвчл гэхээр ч одоо бас айгүй агуулга нь өргөсөд байна шүү дээ. Ялангуяа сүүлийн үед хөдөлмөр ирүүл одоо аюулгүй байдал ирүүл ах гэдэг чинь айгүй өргөсөд явж байгаа ойлголт нь өвчл гэдэгт яг юу багтааж ирнэ гэдээ авч үзэх болж байна тий. Би бол одоо сайн мэдэхгүй яг үндэ бол юу багтахыг нь. Тийм. Тэгэхээр өвчл гэдэг нь тухайн ажилтан ажил хөдөлмөр эрхэлж явах үедээ тийм үү? Тэр үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлгч нэг юм яриад байгаа юм бид нар. Тэр нь болохоор нөгөө орчны нөлөөлөөс байж болно шүү дээ. Одоо сонсгол буурахч гэдэг юм уу? Одоо нөгөө талаараа судас нүргэсдэгч байдаг юм уу? Хараа буурахч гэдэг юм уу? Уушиг тоосчих гэдэг юм. Энийг бид нар юу гэж нэрлэхээр мэрэгсээ шалхалах өвчл гэж нэрлэдэг. Тэгэхээр тэр өвчл гэдэг нь тэр мэрэгсээ шалхалах өвчл яриад байгаа. Ажил хөдөлмөрлөж явах үедээ ажлын байрнаас авсан одоо тэр өвчлөлийн асуудлыг хөндөж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энийгөө бид нар энэ хэсэгт авч үзчихэд тэгэхээр одоо сайн дээр ярьж чинь тэр 100 мянгад 29 байна гэдэг шүү дээ. Тэр минь давмгаа нь юу юм бэ гэж одоо баг асуулт тавигдах болж таарч байгаа. Тэгэхээр ер нь энэ Аз тийш номхон далаа бидний энэ өвчлөд байгаа зонхлох өвчлөж байгаа нь бол зүрхний шигдээс өвчин гэж байна л да. Зүрхний шигдээс гэж бид нар одоо оншилж ярьдаг те. Энэ яаж юм гэхээр 7 хоногтоо 55 цагаас дээш ажилласан хүмүүст ихээхэн илэрч ойрын хугацаанд одоо тийм өвчнөд нэвтэж байгаа гэсэн одоо юм
статистик гарсан мэтлээ. Тэр чинь нэг сууж ажилддаг хүмүүст илүү хамаатай. Тийм сууж ажилддаг хүмүүс бас байж байгаа. Дээр нөгөө бид нар нөгөө урд нь 5 tur бас ярьж байна тий. Байгууллагын үр ашгаа бодоод хүнийг нөгөө цаг нарг ажиллуулдаг. Одоо 10 цаг ажиллачлаа. Одоо үргэлжлүүлээд нэг 4 цагаар дахиад ажиллаж чаддаг. Энэ 7 хоногт ингэ нүдчил тач гэдэг юм уу тий. Үр ашгаа тооцоолдог. Цаана хүний эрүүл мэндийн асуудал нь байхгүй болдог тий. Тэгэхээр эн чинь бол нөгөө урд бас л асуудал болчиход байна гэж хэлэх гээд байна л та. Маш залуу хүмүүс одоо зүрх ингээд асуудалтай болоод тий. Нас урчлаа гэл ингээд ярьж чинь. Мэдээж ковидын вакцинтай ингэж хүмүүс холбож ярьж байгаа. Магадгүй л юм. А гэхдээ нөгөө талаасаа одоо хүний одоо ажлын цаг, амралтын цаг гэдэг нөгөө баланс алдагдаад зүрх өөрөө нөгөө ачаалаад ийлэхэ болох. Ер нь 40 цаг ажиллах хэвээр хүн чинь өөрөө 55 ажилладаг гэдэг чинь 40 чинь нөгөө нэг норм чинь байгаа шүү дээ. Норм чинь шүү дээ. Тэгтэл тэрнээс дахиад баг магадгүй 20-30% нэмэгдүүлчихэр чинь энэ зүрх дийлэх процесс хүний нөгөө үнчээр биологи дэргүүд дийлэхгүй байх асуудал яригдаад байгаа. Тэгэхээр энэ бол ер нь Японд асар их өндөр байсан юм лээ. Тэгээ энийгөө бас ингэж бууруулах ийм ажиллагаануудыг нэлээд зохион байгуулсан. Одоо энэ Монголд бол одоо бидний шүдний өвчин гэдэг шиг асуудал болж гэж. Тэгээ бас нэг зүйл сонирхоод байгаа нь жил гарангийн өмнө би нөгөө Мягны хөгжлийн сорилтын сангийн нэг санхүүжилтийн нэг төсөл дээр очиж зүгээр сэтгүүлч танилцчихсан. Тэгээд тэнд нэг бүтээн байгуулалт явж байгаа нэг хабын зааварчилгаа бүгддэг шүү дээ. Цаас мастай. Тэгсэн чинь тэн дээр асуулгууд надад айгу сонирхолтой санагдсан байхгүй яг өөрөмсөг тийм үү за одоо эмэгтэй хүнд бол ингээд эрэгтэй хүнээс ямар нэг хараасмент одоо тийм бэлгийн дарамт үзүүлсэн үгүй тийм шинж тэмдэг ажигласан үгүй юу одоо энэ энэ харилцааны уран тусгал таны сэтгэл санаа тав үтсэн үгүй энэ гэсэн тиймэрхүү байсан байхгүй. Тэгээ тухайн үедээ би чинь ингээд энэ одоо хаб асуудалт ямар хамаатай болоо гэсэн чинь одоо нөөс ажилтны сэтгэл зүй гэдэг чи одоо ингэ хабын асуудал болцсон юм билээ те. Тэгэхээр энэ чигийн хандлагын талаар яхандаа тогтож ярил те. Энэ яг яагаад энэ шинэ хэмжээний хандлагууд орж ирв. Тэгээ манайд ер нь бас яг хэр төлөвш чадчихээн. Мэдээж бол бас нөхцөл байдал тийм сайнгүй л байгаа. Тийм ээ тийм. Одоо ер нь бол хабын салбар бол өөрөө тэр чигээр бас ингээд нэг талаас сэтгэл зүй. Ер нь өвчин эмгэг чи хаанаас үүсдэг юм бэ гэдээ бас бодохоор стресс ч юм уу тэгээ хаанаас үүсдэг хүний нөгөө одоо тарих майнд одоо сет бас эргээд холбоотой бодохгүй юм харж байгаа үнцгч гэдэг юм те. Тэгэхээр бид өөрсдөө ер нь Монгол хүмүүс бид те аюулгүй ажиллагааны жигт хэр төлөвшөлтэй байлээ. Хэр хандлагатай байлээ гэдэг ингээд аваад үзэхээр ер нь бас их тийм сайнгүй харагдаад байгаа. Яагаад тэгэхээр бид чинь өөрөө ямар сургуульд байхдаа цэцэрлэгт байхдаа их сургуульд байхдаа аюулгүй ажиллагааны асуудал ер нь би сонсож байгаагүй байхгүй юу? Ажлын байран дээр нас бид хүрсэн хойно ажлын талбай дээр гарч ирээд өнөөдөр аюулгүй байдлын асуудал одоо сонсож байгаа. Тэгэхээр өнөөдрийн бид нарын аюулгүй ажиллагааны төлөвшил бас тодорхойлж сайн биш байгаа чинь бидний бас буруу биш болж байна шүү дээ. Шуудхан даад энэ харах юм бол те. Энд чи яагаад ингэж бид нар одоо авчих ёстой байгаа мэдлэгээ одоо аваа зогсож байгаа юм бэ гэдэг чинь яг юу юм бэ? Менежмент юм одоо зохион байгуулалт юм уу тогтолцоо юм уу гэдэггүй. Ямар ч үсэн энэ асуудал байна. Саяны хэлсэнчлэн энэ зүйлээ нөө ойлгохгүй одоо л талбай дээр гараад ойлгож байгаа учраас хинээс суралцж байгаа гэхээр магадгүй хүний өөрөө нөгөө багаас нь ингээд сов явчихсан нөгөө соёл гэж юм байдаг шүү дээ. Тэр нь одоо сонголтонд нөлөөлдөг. Энийг зөв хийх үү, буруу хийх үү гэдэгт нь их нөлөөлдөг нэг талаасаа. Нөгөө талаасаа тухайн хүнийг анх ажилд орж ирэхэд нэг чиглүүлдэг хүн биш шүү дээ. Тэр хүнийхээ юу бас сэтгэл зүй тэр арга барилыг соёлыг суралцдаг гэж байгаа байхгүй юу? Ухаан би өнөөдөр ажилд орлоо. Та намайг ихний миний удирдлага байсан бол та аюулгүй ажиллагаанд яаж ханддаг байсан? Тэрийг бас даах магадлал нь бараг 70% гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Герман одоо тэр Герман дотоо ингэ явж байхад Герман хүнд бити анханаас буруу юм зааж өгөөрэй. Зөв юм зааж өгөөрэй. Наад чи яг л тэр чигс сурсан чигээр явчихдаг шүү гэдэг тийм ярьж байсан байхгүй. Тэгэхээр энийг ингээд үзэхээр нөгөөдгөр төлөвшлийн асуудал нөгөөх нь одоо тэр ийм асуудал босч байгаа. Тэгэхээр та сайн сэтгэл зүй асуудал гэдээ ярьлаа л да. Сэтгэл зүй асуудал бол яалтчгүй одоо том одоо байр суурийг эзэлж байна. Ослын одоо энэ судалгааг ингээ цаашаа хамгийн наажих нь стресс асуудал. Тий, гэмтэл дээр ингээ даваад үзэх. Тухайлбал ростер шипер явдаг гэж одоо манайх ярьдаг шүү дээ. Уурхаад 14 ажиллаж байгаа хүмүүсийн одоо тэгээд 70 дуурхаа гэж үзээ л дээ. Нэг молдок барьчаад ингээд цохиулж байгаа, өрөн барьчаад ингээд өрөмдөж байгаа хүний хувьд тийм үү? Шипүр өрөмдөж байгаа хүний хувьд гэр бүлийн нэг хүүхэд нь ч юм уу өвдцэн. Эсвэл таагүй харилцаатай байхад анхаарах төвлөрөмж нь хамгийн бага түвшинд очиж байгаа байхгүй. Өөр юм бодож байгаа. Тэгээ ноцт орох магадлал аяг өндөр боддог. Гэтэл яг тэр миний нөхөр ч юм уу миний одоо хүүхэд ч юм уу те тэнд ямар ажил хийж байгаа вэ гэдгийг энд хүмүүс мэддэг байхгүй. Тэгэхээр энэ яах ёстой гэхээр зарим нэг компаниуд бол тухайн хүний ямар эрсдэлтэй ажилд ажиллаж байгааг гэр бүлд нь харуулдаг байхгүй. Яг ингээд танаа хүүхд яг л ийм ажил хийдэг шүү. Ийм аюултай ажил хийдэг.
жоохон л анхаарал алдахад, жоохон л стресстэд, жоохон л санаа бодол нөр болоход л бас л дорох магадaltaй гэж үздэг байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл зүйн асуудал гэдэг маань дийлэнхтэй юунаас үүссэн тэгэхээр зөв хувь хүнээс нь үүсэхгүй нөгөө одоо түүний хамтран амьдардаг гэр бүл аав ээж үгүй юм тэр хүмүүсээс ингээд юу ирдэг вэ? Үндсэндээ. Тэгээд тэр нь ингээд тэргөө дийлэхгүй тэргөө ингээд бодож байгаа тасал дорох тохиолдол маш. Ерөн зүгээр хаби менежментийн хүрээндээ гэдгийг тэр сэтгэл зүйн байдлаас үүдэлтэй эрсдлүүдийг хаах ямар арга тийм төлөвлөд байж болох вэ? Олоос бас нэг тийм жишг юу загварууд гарч л байгаа хэрэг тийм яг хоо саяны яриандаа дурдсан. Ер нь гэр бүлийн тухайн ажилтны эрсдэл ажил хийдэг бол тэрний ажил өдрийн нэг зураг авалтыг богинохон төвшөнд хийгээд тэгээд тэргүй нэг юм слайд юм уу нэг юм хөтөлбөр болгоод тэрийн гэр бүлд нэг хичээл заадаг л та. Манайх болохоор яадаг вэ? Ажилтнаа л хичээл заадаг. Чи л аюулгүй ажиллах хэрэгтэй шүү. Та чи ингэх хэрэгтэй шүү гэдэг нөгөө ажилтнаа чиглэсэн олон төрлийн сурвалж зохион байгуулалт залхах л хийж байгаа. Гэтэл тэрэнд чинь нөлөөлж байгаа хүчин зүйлсөөрөө чиглэсэн сургалтууд гэсэн үг. Тэгэхээр олон улсууд гэр бүлд нь харуулдаг. Та энэ хүнийг ямар ч тохиолдолд ингэ тайван байлгаараа ажлын цаг дууссаныхан дараа одоо нөгөө аюултай мэдээ тий цочрон мэдээнүүдэд дуулгаараа гэдэг ч юм уу. Ингэж нэг яаж. Тэгээ би нэг сонио Америкт нэг сонио марсан. Ажилд нь алкогол хэрэглэчихэд ирсэн юм байна. За. Тэгсэн чинь таныг ажилд гарах боломжгүй. Нэгдүгээр тантай ярилцсан. Хоёрдугаар та 3 өдөр ажилд гарах ямар ч боломж байхгүй. Гүж манайх ч юм бол маргааш өнжил нүд гарч шүү дээ. Тийм байхгүй. Тэгсэн чинь 3 өдөр яаж та бодороо гэж байгаа байхгүй. Яад уснаа бодоод энэ асуудал сэтгэл зүйн асуудал бүс асуудлаа шийдчихэд хүрээд ирээ. Гэдэг нэг тийм одоо нөө юу гэж байгаа. Тэгэхдээ тэргөө их ухаантай таны цалин би өгөхгүй гэж байгаа биш ээ. Өгнө 3 сарын 3 өдрийн чинь цалин өгнө. Тэгээ та бодчод ирж байгаа. Тэгэхээр тэр нөө соёлын түвшин өндөр хөгжсөн улс орнууд бас тэгж юм л та. Манад одоо болоод бас. Яг хилэл хол сонсох. Тэгээс дийлээ хүлтээс сонсох. Өнгөрсөн подкастуудаар ярьж ирсэн санагдаж байна. Гэхдээ дахиж сануулах хэрэгтэй байх гэж байна. Одоо за яг үйлдвэрлэлийн одоо уурхайн тал одоо сайт дээр эсвэл барилгын объект дээр эсвэл одоо юу гэдгийг машины кабинет дээр бид нэр тэрнтэй холбоотой эрсдлүүдийг бол тодорхой хэмжээнд мэднэ. Зүгээр офисын хүрээнд ажилладаг хүмүүсийн хувьд яг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ах үе дээр ямар эрсдлүүд үүсэе одоо яг та хоёр шингээ бичих цаасаа ноцолдох хүмүүстэй ямар эрсдлүүд байдгийг бид нар юу анхаарах хэрэгтэй яг тэр хабын талаас нь тий ер нь бол бид нар яаж нэхэр аль ч улсад очихоор нэг ийм юунд очихоор нэг ийм компанид очихоор юм харагдаад тийм манай талбай дээр ажиллаж байгаа хүмүүс л аюултай тэдэрт л одоо аюулгүй ажиллагааны одоо мөнгө санхугаа зарцуулъя гэдэг. Гэтэл яг одоо үнэндээ опс бол бас эрсдэлтэй байхгүй юу? Тэгэхээр одоо би ингэж хэлдэг юм. Та одоо жишээ нь ер нь сууж ажиллаад хэдэн жил болж байна? 10 гаруй жил болж байна. Тийм. Тэгэхээр ер нь бол сууж ажилладаг хүмүүсийн 5-аас дээш сууж ажилласан хүмүүсийн нуруу шүү дээ, тий. Баруун юм уу зүүн тал руугаа мөрөөсөлттэй байх нь батараа нэг гэж байгаа байхгүй. Ерөөсөө. Яг нэг суулт үүсдэг гэсэн үг айл нэг мөрөөдөлт үүсдэг. За тэр мөрөөдөлтөд байгаа сандал мөрөөдөлтсөн байдаг. Одоо өөрөөр хэлбэл таны сандал дээр суучрах хүмүүс хааж унтах гал хаажаад тийшээ ингээл хэдэж штэ. Тэр чинь яг тухайн хүн өөрийнхөө одоо нөгөө организм тааруулсан биш сандал нь. Яаж ийцэн нэг тийшээ яаж ийцэн ч юм нөгөө тийшээ яаж ийцэн ч юм. За ингээд тэр нь болохоор яг гэхээр нуруу мэд нэгэд ингээд мөрөөдсөн байж тал нөгөө сандал дээр суугаад бол дамжаалаа гэсэн. Нуруу улам л мод. Гэтэл өнөөдөр сандлаа та 10 жилийн хугацаанд хэдэн удаа сольсон бэ гэж нөө асуух. Бараг их цаг гарч иж байгаа юм. Сандал бол таны хамгаалах хэрэгсэл юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр бид яг үгээр ихэнх компаниуд сандал хэмхрээд унчаагүй бол одоо солих хэрэг байгаа мó гэж. Тэгэхээр эн чинь бидний хамгаалах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Нуруу мөрийнх юм уу мөрөөхгүй юм уу гэдэг асуудал. Тэгэхээр сандлаа бид одоо юм хэр сольдог бай. Нөгөө хүмүүс каска хувцас сольдог шиг талбай дээр байдаг хүмүүс тийм үү? Хувийн хамгаалах хэрэгтэй сольдог шиг бид сандлаа өөрийнхөө хамгаалах хэрэгтэй хэр сольсон бэ? Тэр нь одоо компьютерийнхаа нүүр дэтгэцийг бид ямар төвшөнд одоо хурц байна уу? Тэрийг хамгаалах одоо нүдний шил бидэнд бий юу? За үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүс гагнуур хийхэд очиж ирэхэд нүдний шил нь барих юм байна. Хамгаалт барих юм байна. Тэгвэл бидний хамгаалт юу байх юм гэхээр тэр гэрэл виу гэрлийг бууруулах тэр шил байх жишээ юм. Тэр бидэрт бий юу? Хамгаалт нь бий юу гэдэг. Ингээд ярих юм бол бидний бас хамгаалах хэрэгсэл талбай дээр байгаа хүмүүсээс арай өөр боловч чинь сандал хамгаалт гэх юм. Тэгэхээр бид нар эрсдэлтэй. Тэгэхээр одоо энийгөө бид нар нэг ингэж ойлгож байна уу? Бид нар чинь бол үндсэндээ сайн нэгээр хэлсэн шүү дээ. 100,000-д 2-9 байгаад байгаа нэг нь л яваад байгаа байхгүй. Тэгэхээр нэг өвчлөө бид нар ч нэг хүн гимтээд эмнэлэгт очих хүртэлх тэр процесс болоогүй л бид зүгээрээ л гэж суучдаг хүмүүс байхгүй. За тэгэхээр
24-нд болох одоо энэ арга хэмжээний би сэдвийг нь харлаа л да ингээд хиймэл оюун гэсэн сэдв байна, цахимжуулалт гэсэн сэдв байна. За энэ нэг байгаа англиар өчсөн fitness for work assessment гэдэг. Тэгэхэд яг ягаад ийм одоо сэдвүүдийг хөндөх болов те гэдэг дээр жаахан тодруулж ярихгүй ямар хэрэгцээ байна. Ер нь яг энэ арга хэмжээгээр бас ямар гол мессеж санаануудыг өгье гэж бодож байна гэдэг дээр. Яг хоо ер нь HSC апдейт форм бол өөрөө дэлхийн нийтэд одоо нэрэгдэж байгаа шин соргог бид хоцрохгүй байх, шин мэдээлэлд ойрхон байх гэсэн зорилттой шүү дээ. Тийм учраас өөрөө дэлхийн нийт ч юу яриад байгаа юм бэ гэсэн нэрг очиж байгаа. За тэгэхээр хиймэл оюун гэж байгаа юм л та. Ухаан нь одоо бас хасагдаад байгаа юм шиг байгаа юм. Тий. Тэгэхээр хиймэл оюунаар бид нар одоо тэр чат GPT ч гэдэг юм уу тэрэн дээр суурилсан зүгээр өнөөдөр нэг хүн зааварчилгаа өгөхийн тулд гэдэг юм уу те дата өгчдөг. Тэгээд тэр нь цаашаа дэлгэрүүлээд тухайн хүн рүү одоо онлайнаар явчихдаг ч юм уу те. За. Тэгээд тэр хүн дээр нь очлоо тэр хүн бүр дэлгэрүүлсэн зүйлийг сайхан уншаад зааварчилгаагаар өсөх зурдаг. Энд юу ярих чинь нэгдүгээр тухайлаг процессыг ашиглаж байгаа хиймэл оюун ухааныг ашиглаж нөгөөх нь болохоор цахимжуулалт ашиглаад. Нөгөөн дээр ирлээ. Зайнаас нэгэндээ зааварчилгаа өгөөд гарын өсгөө зураа буцаа явуулдаг ч юм. Үр ашиг та. Одоо ийм зөв тогтолцоо байж болох юм байна. Энэ одоо Монгол дэлгэрд эхэлсэн л те. Тэгэхээр жишээ байна юм. Байна. Тэгэхээр одоо манай яг энэ чиглэлээр ажиллаж байгаа 2-3 компани байна. Одоо яг энэ AI хөгжүүлж байгаа цахим зүйл хөгжүүлж байгаа. Хуучин та бүхэн өнгөрсөн жил ярьж байхад зааварчилгааны дэвтэргээл би гарын өсгөх зурвал та гарын өсгөх зурвал ингэж баталгаажнаа гэх нэг хууль байлаа шүү дээ. Зөв стандарт байлаа шүү дээ. Тэрийг бас ингээд төрийн байгууллага ярьж байгаа. За энийг цахим болгоё. Гарын өсгөх зурцсан байвал зайнаас одоо зааварчилгаа өгөх боломжийг бүрдүүлээ гэдэг ингээд зөвшөлдсөд хүрээнд хүрсэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ AI суурилсан тэр зааварчилгаанууд, сургалтууд бүгдийг хийх боломжтой байгаа. Үрдсэн дээр AI ч юм бол Google-д байгаа бүх зүйлийг л боловсруулах гаргаад ирчихэж байгаа. Тэгэхээр бид нарт бидний тархинд байгаагаас ч илүү, мэдхгүйгээс ч илүү боломж байгаа гэдэг нь бол хиймэл оюун ухааныг ашиглая л гэдэг яриад байгаа санаа тэр. Нөгөө талаараа одоо бид нар нэг юм барилга байлаа гэж төсөөлөе л хэвлээ. Нэг барилга. Тэрэн дээр яаж юм гэхээр барилгыг тойрсон ингээ камер суурилж байгаа. AI бүхий камер. Датанууд оруулсан. Тэгэхэд тэнд яаж юм гэхээр барилгад орж байгаа хүн шууд ороход гуталгүй байна, каскгүй байна гэж шууд улаан. Зөв. Таниад байгаа байхгүй нөгөө камераараа. Тэгэнгүүтээ мэдээллийг нэр дамжиж байгаа. Тэгэхээр нөгөө хабын ажилтнууд руу дамжуулж байгаа. Хабын ажилтнууд алерт ирлээ ингээд оронгууд тэр бүсэд энэ хүн чинь ингээд юутай ирлээ. Бүсгүй одоо тим датаагүй орж ирлээ. Энэ нь бол аюулгүй байлыг зөрчиж байна. Яалт арга хэмжээ авах гээд. Өөрөөр хэлбэл талбайдах олон нүдтэй хэмжүүрт болж байгаа. Энэ дээр AI ус явж байгаа байхгүй. Энэ бол Монголд одоо хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр яаж юм гэхээр хуучин бол та мэдж байгаа нэг одоо ийм объект байлаа гэхэд чинь маш том нэг хабын ажилтнанд хаанаач хүрэхгүй байхгүй. Одоо бол AI-ийн тусламжтайгаар хаач тэр хүний нүд явж явах боломжтой. Зөвслийг үлдэх. Бараг нэг утсаа барайл бүх юугаа хана явж явах нь ер нь тийм байна. Тэгээд эрсдэлтэй зэгүүдээ дээрээ байрлуулсан. Тэр гинал явж явах одоо ийм бүрэн бололцоо үүсэж байгаа. Нөгөө талаараа цахимж шилжилт гэдэг нь сайн яриад байгаа. Зайнаас документ, материал, зааварчилгаанууд өгөх боломжууд одоо бүрдээд хэлсэн. За энийг бол бид нар энд танилцуулах нь зөвөө. Энэ компаниудтай нь уулзуулах нь зөвөө. Тэндээс сайн туршлагууд, сайн одоо платформуудыг гэж авах хэрэгтэй маа гэж үзэж байгаа. Хоёр дахь тэр таны асуусан fitness for work assessment гэдэг. Ер нь өндөр эсэлттэй ажлын байранд тавигддаг эрүүл мэндийн шаардлага гэдэг юм л да. За тэрийг үнэлэх хэрэгтэй байна гэж. Өөрөөр хэлбэл сайн яриад байгаа хүнийг цааш энэ өвчлөхгүй яаж эрүүл мэндийг хамгаалж хүнийг эрүүлэр нь ажиллуулах юм бэ гэсэн утга санаатай л да. Одоо энэ маань яг оюутлах компаниудаас хэрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ нийтэд одоо ил болоогүй. Бас сайн мэдхгүй. Ингэж ярих юм бол баг гайхна. Энэ одоо ямар одоо юм гарч ичээд ингэж байна. Тэгэхээр цаад утга санаа нь бол яг энэ утга санаа нь бол хүний эрүүл мэндийг одоо хамгаалаад ажил үргийн гүйцэтгүүлэх юм бол бүтээмжин ч өндөр байдаг. Аюулгүй байдалтай ч сонор сэрэмж таадах боломжтой юм гэсэн утга санааг илэрхийлж байна. Тэгэхээр ер нь бол таны ирж байгаа ажилтныг одоо хөдөлмөрийн чадамжтай гэдгийг та яаж мэдээд байна вэ гэсэн утга санаа. Яаж чадамжтай бас болохгүй. Тэгэхээр та бас нэг судалгаа байлаа. Монгол улсууд ингээд ажил хөдөлмөр эрхлэхэд өнөөдөр хоёлаа ингээд ажиллаа хийчихэн маргааш ажилдаа ирэхэд хүн хөдөлмөрлөх чадамжийнхаа ерөөсө 60% л ирж байна гэж байна. Уул нь бол 100% ирэх хэрэгтэй үстэй. 60. Тэгээ 60-аас хэдий гаргаж байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ чинь өөрөө цаашаа ингэж явсаар байгаа. Энэ хүн чинь эрүүл мэндийн хувьд өвдөлцөө өөртөө ийм шаналгаатай байх юм бол цааш нэг ажиллах боломж, бүтээмж гаргах боломж тийм үү? Ийм зүйлүүд нь байхгүй байна л гэдэг асуудал яриад байгаа. Тэгэхээр энэ
асуудлын талаар бас маш том илтгэж байна ирж байгаа. AI гэсэн тэр би зүгээр яг нөгөө нэг яг бизнес талаас их сонирхолтой санагдлаа. Одоо ингээд хобби салбарт хэмжээ оюун технологи орж ирж байгаа гэдэг чинь маш их өндөр тийм бүтээмжийг бий болгох гэдэг, нүр ашгийг бий болгох гэдэг. Тэгээд ялангуяа юу гэдгийг энэ салбарт ийм технологийн шийдлүүд боловсруулдаг компаниудад боловсруулахыг одоо боломжтой компаниуд аягүй том зах зээл үүсэж байна гэж байна. Яг тэгэхээр том компаниуд бол яг энэ дээр бол аягүй үр ашигтай тийм шийдлүүд ер нь одоо хүлээгээд байж байгаа гэсэн үг шүү дээ. За энэ бол ерөөсөө AI бол гурван талдаа win-win болчихж байгаа. Нэгдүгüүрт нь одоо платформ одоо бид нар яг AI хөгжүүлсэн компанид өөрөө ашигтай. Энэ зах зээл бол нээлттэй. Яг тэр одоо хабын тухай хуулиар чинь манай чинь 200 мянган байгууллага бүгд нь л хэрэгтэй. Тэгэхээр ямар том зах зээл вэ гэдэг нэг талаас бизнес эрхлэгч бодогч байгаа. Нөгөө талаас харах юм бол тэр бүтээгдэхүүнийг аваад хэрэглэж байгаа компаниас их ашигтай. Өөрөөр хэлбэл AI сайн хөгжиж, сайн багж болж чадах юм бол олон хабын хэрэггүй болж эхэлж байгаа юм. Бас нэг зардлын юм хэмнэлт ч юм шиг юм харагдав. Зардал дижитал хоёлоо босдлын ч тэр за нөгөө талаас бүтээмжийг ч яагаад бас хийж болохгүй гэж асуудал бас гарч иж байгаа юм. Тэгэхээр AI бол за тэгээд нөгөө гурав дахь хожиж байгаа тал ажилтан өөрөө. Талбайдаа ороод нөгөө хамгаалах эрсдэлүүд нь бүрэн байна уу? Бүх зүйлийн контрол өдрө болгон хийж байгаа учраас тэр ямар нэгэн байдлаар нуугдах боломж байхгүй. Яг л тэргүй хэрэгтэй. Тэгснээр яах вэ? Гэртээ ирүүдийн харих боломжийг бүрдэж байгаа юм. Тэгэхээр энэ бол маш олон төрлийн ач холбогдолтой AI бол. Өмнөх подкаст ройлош ирэхэд бас нөгөө нэг хобби сайн менежмент нь яг бизнест яаж нөлөөлөх гэдэг дээр ярилцчихсан бас зүгээр. Одоо яг зүгээр өнөөгийн өнцгөөс бас сануулгах дээр ихтэй. Ер нь одоо ингээд 14 мега төсөл энтергээд нийслэл маань бүр 24 мега төсөл энтер яриад баахан юм барьж бүтээх юм болол яриад энэ тий. Тэгтэл энэ дээр чинь нөгөө нэг хамгийн эхлээд хөрөнгө оруулалтаа олох хэрэгтэй. За хөрөнгө оруулагч оллоо гэхэд одоо юу гэдгийг тэр хобби менежмент нь сайн байх хэрэгтэй ч гээд ер нь яг зүгээр бүр нийт үндэсний том зургаараа харахад цаашд бид ер нь яг хамгийн түрүүнд ямар алхмууд хэрэгжүүлэх хэрэгтэй. За байгууллагын төвшөнд, за үндэсний төвшөнд те. За бас магадгүй хувь үндэсний төвшөнд байж болох нь те. Ингээд төвшингээр та зүгээр яг мэрэгжлийн үнэ өвс те. Хаа гэдэг чи ингэж өөрчлөгдөж швим юм бид нар санаж явах ёстой гэдэг дээр менежментийн тогтолцоо гэж бид нар ингэ ярьж байгаа. Менежментийн тогтолцоог бид нар энэ AI цахим байдал эдгээртэй нийцүүлэхгүй бол одоо гаргүй толгоотол дүүж биелэх гэдэг. Тэгэхээр энийг иж бүрэн байл гэдэг маань өөрөө энэ сүүлийн үеийн дэвшилт технологиудыг ашигласнараа бүрэн бүхэл бүтэн хүн болж болох юм аа гэж одоо зөвлөжлөх гэдэг юм л. Менежмент бол толгойн юм аа. Харин түүнийг гүйцэтгэж байгаа гар хөлүүд нь байх хэрэгтэй. Тэр AI ч юм уу одоо юу ч юм тийм хялбарчсан зүйлүүд. За яг гоо ер нь бүр ингээд бүр засаглалын дээр хувааж ингэж үзэж байгаа энэ мега төслүүдийг цаашд яаж төлөх вэ? Бид нар ч юм бол яг ажил хүчний тогтолцолд орчоол байгаа шүү дээ. Ер нь гүнзгий тогтолцолд орчоо. Тэгээд тэр мега төслүүдийг одоо ямар нөөц хүчээр хөдөлгөж байгааг мэдэхгүй. Ямар ч байсан гаднаас хүч авах гэдэг юм яах гэдэг тэгж ойлгож байгаа. Багнаа ханаас авахч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бол би ч тэрийг бас сайн ойлгохгүй шүү дээ яг. Гэхдээ нэг л зарчим байна. Бид нэгэнт одоо ингээд менежментийн том тогтолцоо хийж чадахгүй ч гэсэн бид нар шалгарсан олон улсын том менежмент тогтолцооны стандартууд бий. Тэр стандартуудыг л бид нар одоо бэлэн дугуй байхад дахиж модоор бити дугуй хийгдэх шиг тэрийг л ашиглаж байгаа хэрэгтэй байна л гэж хэлэх гээд. Тим модулууд бид нарт үнэхээр хангалттай байна. Хуулиараа ч бид нар тэрийг зөвшөөрч байгаа шүү дээ. Стандартчлалын хуулиараа тэр олон улсын одоо сайн туршлагыг аваад хэрэглэх л одоо шаардлагатай байхгүй. Тэгэхээр зүгээр миний мөрөөдөл юм уу? За. Ер нь бол энэ олон улсын стандартуудыг ингэж харьцуулж үзчихээд Монгол улсад одоо нөгөө Коша, Койка гэдэг шиг тийм үү? Олон улсынхан одоо тэр улс болгоны өөр гэсэн юм холбоотой л тоо. Тэрэн шиг Монгол нэг томоохон холбоо гарч ирээд. Энэ хабын асуудлыг тэр чигээр нь Монгол хүний үндэстний одоо тэр онцлог шинж байдал тохирсон тийм цогц менежментийн одоо стандарттай болох юмсаа л гэдэг одоо нэг тийм юу байдгийг бодолт байдаг. Тэрийг бас ингээ хөгжөө бус стандартаар харьцуулаад гэсэн утгатай л та. За тэгээ үндэсний хэмжээний томоохон одоо бодлого баг би нөгөө соёлын товтлогоо гэж яриад та. Яг үнэ. Соёлын товтлогоо хийх одоо шаардлагатай. Түүнээс энд одоо бид нар одоо байгаа хэдэн ажилчдаа яах вэ биш ээ. Дараагийн хүүхдүүдээ яах юм. Одоо энэ сургууль цэцэрлэг, дунд сургууль, энэ коллежийн хүүхдүүд энэ хабын хөтөлбөрийг оруулж өгөх хэрэгтэй. Тэгжээж одоо энэ бүр ингээд бүтцээр нь том агуулгаар нь ингэж нөгөө харж явах хэрэгтэй. Манай дараагүй яах юм гэдгээр утгаар нь ингэж одоо явах хэрэгтэй байна гэж. Тэгээ Японд очиход хабын ажилтан байхгүй болох жишээ нь тийм ээ. Австралид очиход барилгын ажил дээр ажилт нь өөрөө хувцастайгаа багжтайгаа ирж байгаа байхгүй. Сургалтанд туусан гэрчлэгээ барьцсан. Зөв.
Тэр өөрөө ажилладаг хийхэд бол өөрийнхөө аюулгүй ажиллах. Яаж аюулгүй ажиллах вэ гэдэг бүгдийг сурчаад ирж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр бид бас яг ийм арга зүйрүүд арга техник рүү олон улсын сайн одоо энэ шалгар саргар явах одоо хэрэгтэй байна гэсэн одоо тийм бодолтой байна л да. 24-нд болох нэр форумд яаж бүртгүүлэх тэн дээр зөв техник мэдээлүүд өгөөд тэгээд дуусна. За HSC апдейт маань 2025 оны 4-р сарын 24-нд болж байгаа. За тэгэхээр энэ жилийн хувьд болохоор бид нар бол Ticket segment-ийг хамтарч байгаа. Платформтой хамтарч байгаа. Яг тэгэхээр тэр зохицуулт айгүй хүнд юм билээ. Тийм шүү. Тийм учраас манай 4 сарын 4-өөс эхлээд Ticket segment бол манай одоо юу байрш чинь, ивентийн зар байрш чинь, тэрний доор линк нь байрш чинь. Тэгээд тэрнийхээ дагуу захиалгаа хийгээл ингээд явж байгаа. Төлбөрийн хувьд болохоор бид нэг 125 мянгаар тавьсан байна. Тэгээд өнгөрсөн жил та санаж байгаа бол 124 мянга байсан тий. Тэгээд хойдлын тоо их учиртай юм байна. Тэгээд 126 мянга байна. Аль болохоор өсөхгүй байх тий. Энэ шинэ мэдээлэл авах зорилготой. Тэгээд ашигын бус ийм л үйл ажиллагаа. Тэгээд нөгөө бүгдээр нийлж сайн мэдээлэл авах. Ийм л концепт, ийм л одоо ажил юм байгаа. Одоогийн байдлаар 60 гаруй ажилтнаа нар бүх зохион байгуулалтанд ингээд ажиллаж байна. Ингээд тийм учраас та бүхнийгээ одоо тэр линкээр ороод эртхэн суудлаа захиалаарай гэж хүсмээр байна. За баярлалаа. За ингээд бизнесмен подкаст ээлж дугаарыг энэ түрээд өндөрлөе. Манай зочноор олд амжилтын түлхүүр компани захирал Батхүү оролцлоо. За тэгээд сонсогч үзэгч та бүхэн бизнесмен подкастыг дэмжиж манай подкастын YouTube чаналыг дагаарай. Лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээ баярлалаа.